Өвлийн явард ачигнсан ч Хэнтэй аймгийн Дархан сумын тал нутагт халуун дулаан уур амьсгал бүрдэжээ. Нутгийнхан хүсэн хүлээсэн Тэмээний баяраа нийжгэр тэмдэглэж төмөн олноороо хуран цугларсан энэ юм. Энэхүү баярыг Дархан сумын засаг даргын тамийн газар санаачлан нутгийн тэмээчид малчидтайгаа хамтран зохион байгуулснараа өв соёл удамшлаа дээдэлсэн утга төгөлдөр арга хэмжээ болж тал хэрийн аялал жуулчдыг хөгжүүлэх өвлийн ивент арга хэмжээ болон хөгжиж өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өглөөний нартаа уралдан эхэлсэн баярын үйл ажиллагаанд Тэмээний уралдаан, шилмэл буур, сайхан инг, Тэмээний тухай дууг хэн сайн дуулахаа уралдаан, Тэмээтэй сайхан хос, инг хөөслөх ёслолын үзүүлбэрүүд болж хүүхэд багчууд сонирхон тойрч агмадууд хууж домгоо хүүрнэн суув. Тэмээний дэвсвэр хатуужил унаачдын зориг төвчээр хослон тал нутгийг дөргөөж үзэгч олны алга ташилтыг өрнүүлв. Энэ баяр бол зүгээр нэг наадам бус. Энэ бол нутгийн хөгжлийг дэмжсэн Тэмээн сүргийн ашиг шим үн цэнийг танилцсан эвнэгдийг бэхжүүлсэн их цэнгэл байлаа. Дархан сумын засаг даргын тамийн газрын хамт олон ийхүү уламжлалт баярыг тогтмол зохион байгуулснараа нутгийн соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх үүсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэмээ бол дэвсвэрийн бэлэгдэл, тэмээчин бол хөдөлмөрийн бахархал. Дархан сумын Тэмээний баяр нутгийн хиймэр юм. За ингээд Дархан сум маань уламжлалтын Тэмээний баяраа зохион байгуулаад явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол нэлээдгүй өргөн дэлгэр зохион байгуулж байна. Дорноговь аймгийн Улаанбаатар сум Эрдэнэ сумаас тэмээчд маань оролцсон байна. Өмнөх жил бол бас харьцангуй эдэнчид завсарсан байсан болохоор Тэмээний тоотлого бол цөөхөн байсан. Одоо энэ жил бол 17 тэмээ одоо тайлэг тэмээчд модцож 21 мордсон уу? 21 тэмээ ингээд мордсон. Илүү өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Тэгээд за эх жилээс бол бид Хэнтэй аймгийнхаа хэмжээнд аймгийн засаг даргынхаа явуултаар Хэнтэй аймгийн хэмжээнд бас уламжлуулахын зохион байгуулах гэж бодож байна. Энийг бас аймгийн засаг даргын зөвлөх аймгийн засаг дарга нартайгаа бас ярьж байгаа. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр Хэнтэй аймгийн хэмжээнд зохион байгуулах юм бол одоо Тэмээ уйж цоож Тэмээ унлаг хийж байгаа энэ сайхан усууд маань аймгийн хэмжээний аймгийн цол авах юм сайхан боломж нь бүгдх юм аа гэж үзэж байгаамаа. Тэгээд Дархан сум бол Улаанбаатар хотоос 300 км зайтай байдаг. Тэгэхээр бол Улаанбаатар хотын маань иргэд хөдөлмөрчид энэ Дархан суманд ирж Тэмээ унлах одоо аялал жуулчлалыг хийх, Дархан суманд ирж мотор сапаараа аргал бууд уранддаг ийм аяллыг хийх юм бүрэн боломжтой байгаамаа. За өнөөдрийн Тэмээний баяр арга хэмжээнд маань хүрэлцэн ирсэн хол газраас зорж ирсэн олон сайхан оролцогч нартай Тэмээ унлага ажиллагаа хийж, Тэмээгээ сойж яваа Тэмээний баяртаа оролцож байгаа тэмээчдтэй Дархан нутгийнхаа иргэд хөдөлмөрчдөө нийт Монголын ард түмэндээ өргөн дэлгэр шинжилээрээ сар шинийн мэндийг хүргье. За өнөөдөр энэ сайхан Тэмээний уралдаан зохион байгуулж яаж байгаа сайхан баяр болж байгаад энэ өдрийн суулсаар түндэнд нь баяр хүргэе. За тэгээд 1965 4 онд Сэжлэгдэн төлөө баригад болж хаян агстай Сэжлэгдэн төлөө баригад болж манай ажаа манай өгцөл Тэмээний бүрдэнд Тэмээний төлөө баригад болж юусэн. Тэмээн дээр би тэгсэн сургууль төгсөөд өнгөж байгаа 4-р төгсөөд гарч ирсэн хүүхэд байсан. Тэгээд Тэмээний 1000 тэмээтэй болно гэж Тэмээний төлөө баригад болж ийлээ. Би дотор багийн мачин өндөр хатан боломсрон байна. Чамдын боломсрон гэдэг нь. Манай өвгөнбөт хоёр бол сумд 10 жилгүй сааж аймгийн аврагч 2 удаа болж байлаа. Сумын авраг 10 удаа болж байлаа. Одоо энэ өнөөдрийн сайхан баяр Тэмээнийхээ баяр хийж байгаа одоо засаг дарга тамгийн газрынханд баярж байна би. Цэцэн аймгийн Ахай байсны хушуу буюу одоогийн Хэнтэй аймгийн Дархан сум, Дархан хан уулаараа угладаг Дархан нутгийн зэн олон Тэмээний баяр наадмыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. За өнөөдрийн баяр сэнгэл наадамд
За Дорногов аймгийн Сайхан дулаан, Дорногов аймгийн Эрдэнэ сум, Дорногов аймгийн Ихэт сум, за Дорногов аймгийн Айраг сум гэсэн сумдуудаас олон сайхан уяачид, за Хурдан ат, Хурдан тайлаг, за Сайхан буур, Сайхан ингээ авчирч өнөөдрийн Тэмээний баяр наадамд оролцож байна. За өнөөдрийн Тэмээний баяр наадмыг Хинтээ аймгийн Дархан сумын засгийн тамийн газрынхан амжилттай зохион байгуулсан. За өнөөдөр 17 Хурдан ат мордож байна. За Дорногов аймгийн баяр наадамдаа айрагдсан аймгийн алдарт уяач Бандын гам мандлын харат, Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриат Баттөрийн Балжин нэмийн халтраат, за Хинтээ аймгийн Дархан сумын яриат сумын аварга малчин Ерөөлтийн хотын халтраат, за өнгөрсөн жил сумынхаа баяр наадамд ам үзүүлсэн. За Хинтээ аймгийн Дархан сумд Тэмээний баяр өргөн дэлгэр сайхан болж байна. За Хурдан ат гарааныхаа төхөөрөмжөөс нэгэн зэрэг ёслол төгөлдөр сайхан иргэсэн. За Ерөөлтийн хотын халтраат, Хинтээ аймгийн Дархан сумын яриат Чин санаагийн хөхат, Дорногов аймгийн Ихэт сумын яриат аймгийн алдарт уяач Түмэн баярын хар атнаар явж байна. За Хурдан атны өнгөн дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат Мөнхөдийн шарат өнгөлсөн бол, за Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриат Баттөрийн Балжин нэмийн улаан ат нөрөөхөн явж байна. За наадлаар Хинтээ аймгийн Дархан сумын яриат 2023 онд 2 дугаар байр, 2025 онд 6 дугаар байрт орсон Шагдар сүрэнгийн хараат явж байна. За өнгөний 8 тэмээл ер нь уршилж байгаа болоо да. За өнгөн дээр 3 тэмээ гараа саллаа да. За Дорногов аймгийн Сайхан дулаан сум яриат Мөнхөдийн шарат, за Дорногов аймгийн Айраг сумын яриат Сугрын улаан ат, за Дорногов аймгийн Ихэт сумын яриат аймгийн алдарт уяач Түмэн баярын улаан ат, за 43 дугаартай мөрдсөн Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриат Баттөрийн Балжин нэмийн улаан ат нар гарчээ. За Хинтээ аймгийн Дархан сум бол одоо Хинтээ аймагта тэмээгээрээ тэргүүлдэг. За дараа жил 1000 тэмээтэй болох зорилготой 1000 тэмээнийхээ баярыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулах. За наатал за Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат аймгийн алдарт уяач Бандын гам мандлын хар тэмээ орж ирж байна. За үзүүрийн 3 тэмээний хар тал бөө атан дээр орж ирлээ да. За цаадал Хинтээ аймгийн Дархан сумын яриат Чин санаагийн хөхат, за унаач нь хүүн бат шиг унаж хурдлж байгаа байна. За өнгөрсөн жил Дархан сумын Тэмээнийхээ баярт ам үзүүлсэн. За сумын аварга малчин Ерөөлтийн хотын халтар тэмээ. За өнгөний 8 тэмээн дээр айл цуг явж байгаа юм байна. За наагур Дорногов аймгийн Айраг сумын яриат Төрмөгнгийн шар тэмээ явж байгаа болоо да. Ламын гэгээн угшилтай тэмээдэ. За өнгөрсөн жил Дархан сумынхаа Тэмээний баярт ирж Айргийн гурт хурдлсан болоо да. Тийг санагдаж байна. Өнгөн дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат Мөнхөдийн шар тэмээ өнгөсөн яваарэ. За гарал нь баян хонгор угшилтай тэмээ гэж ярьжсэн да. За гарсан цагаас өнгө авч хурдлаад байна. За ам үзүүнд Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриат Баттөрийн Балжин нэмийн халтар тэмээ ам үзүүнд явж байна. За 55 дугаартай мөрдсөн Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат гам мандын хар тэмээ Айргийн 3 дээр орж иржээ. За аймаг сумын нааданд 5 дөрвөлж 15 айрагдсан хурдан хар тэмээ байна. За гам мандлын хурдан хар тэмээг Тэмүүжин унан хурдлж байгаа юм байна. За цаадлалд нь Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат Төмрийн шар тэмээ 4 дээр явж байна да. За наадлаар сумын аварга малчин Ерөөлтийн хот, за 7-8 буурин дээр л явж байгаа болоо да. За хамгийн цаадлалд Хинтээ аймгийн Дархан сумын яриат Чин санаагийн хөх тэмээ явж байна. За Дархан сумд жил болгон уламжил болгон энэхүү Тэмээний баяр зохион байгуулагдан. За дараа жил аймгийн засаг даргын захирамжтай зохион байгуулагдахаар яригдсан. За өнгөн дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриат Мөнхөдийн шар тэмээ өнгөлсөн яваарэ. За баян хонгор аймаг угшилтай тэмээ. За хөлийн тайвал тэр нь хөнхөн юм да. За ам үзүүнд Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриат Балжин нэмийн улаан тэмээ. За 3 тэмээж нь алсуурхан сайхан гараад өдөлж байна. За Тэмээний баяр наадамд жил болгонд тогтмол зохион байгуулагдаад байх юм бол олон сайхан хүмүүс за Тэмээгээ уралдуулан Тэмээний баярт ирж оролцсноо. За өнөөдрийн баярт за Хинтээ аймгийн Баянмөнх сум, Дэлгэргаан сум, за Хинтээ аймгаас хүртэл ирж үзэж харагдсан.
За тэгэхээр бол одоо өнөөдрийн баяр сэнгэл наадам бол үнэхээр сайхан наадам болсон. Дорногов аймгийн айраг сумын яриад Төрөмгнэн шарат орж ирж байна. 5 дээр явж байгаа юм болоо да. За энэ темпийн дархан сумын яриад чин санаагийн хөх тэмээ. За бат шиг тэмээгээ уйдаал урагшаа шахаж байна. За одоо шахалгүй яах вэ? За харин газрын талдаа орж байгаа болтой. За 8 дээр Хинтээ аймгийн дархан сумын яриад Ерөөлтийн мөнгөтийн халтар тэмээ. 8-ын буурин дээр явж байна. За эхний 8 тэмээчээр нь холдсон юм байна. За манай зураглаач ард талд явж байгаа тэмээнүүдийг харуулж байна. Хинтээ аймгийн дархан сумын яриад Жагдаг сүрэнгийн Шириат. За Дорногов аймгийн Далан жиргалан сумын яриад Санжаагийн шарат нар явж байна. За хойноосоо урагшаа одоо шахаад явнаа. За үндсэндээ газрын талдаа орж байна. Хинтээ аймгийн дархан сумын яриад Ерөөлтийн мөнгөд өнөөдөр 2 хатаа амардуулсан. За нэг тийм нь улаан хат нь нилээ артхандалд явж байна да. За унаачаар цоггүй унц уралж байгаа маа. За монголчууд ирдэг тэмээ бол Тэнгэрийн амтан гэдэг. За тэмээнийхээ баяр наадыг монголчууд одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулдаг болж байна. За Монголд бол Баян хонгор аймгийн Шинжис сумын тэмээнүүдээр нь хурдан байгаад байна. За Баян хонгор аймаг, Өмнөгов аймаг, Дундгов аймаг, Дорногов аймгийнхэнтэй тэмээнийхээ баярыг өргөн дэлгэр зохион байгуулж, за улсын бүсээ хүртэл зохион байгуулж байна. За энэ 3 тэмээний дунд нь Хинтээ аймгийн дархан сумын яриад чин санаагийн улаан тэмээ. За улаан тэмээг Батцаяа унан хурдалж байгаа юм байна. За Дорногов аймгийн Ихэд сумын яриад Төм баярын хар тэмээнээр явж байна. Цаа талд нь Дархан хан уул сүндэрлэн харагдаж байна. За яг энэ өдрүүдэд Өмнөгов аймагт улсын уралдаан болж байгаа. За 2 наадам бас давхцж байна. За өнгөрсөн жил төрүүлсэн Батнамын хар тэмээ явж гарагдаж байна. За өнөөдөр хөлөрн жоохон сулвтар юм уу да. За өнгөний 8 тэмээ рүүгээ шахаад ирж байна да. За Хинтээ аймгийн дархан сумын яриад сумын авраг малчин Ерөөлтийн мөнгөтийн халтар тэмээ. За Хинтээ аймгийн дархан сумын яриад чин санаагийн хөх хат нар явж байна. За 7-8-ын буурин дээр явж байгаа болоо да. За өнгөрсөн жил Ерөөлтийн мөнгөтийн халтар тэмээ аман үзүүлсэн. За 2023-2025 онуудад аригдаад байгаа. Чин санаагийн хөх тэмээч 2 аригдаад байгаа бах та. За удан мөгшил одоо хааны хийцийн улаан тэмээний л өгшөлтэй тийм ээ. За Дорногов аймгийн Ихэд сумын яриад аймгийн алдар туяач Төм баярын хар тэмээ. За удан мөгшил нь бол одоо Монгол үйлдвэрийн л тэмээ. За унаач нь Ганжуур унан хурдалж байна. За эхний тэмээнүүд чир нь холдожтэй. Эхний 5 тэмээ холдсон бол та. За Дорногов аймгийн айраг сумын яриад Төрөмгнэгийн шар тэмээ айргийн тав дээр явж байна. За өнгөрсөн жил дархан сумын тэмээнийхээ баярт ирж айргийн 3-т хурдалсан. За өнөө жил чир нь айргийн 5 дээр явж байгаа юм байна. За энэ тэмээгээ шахаад шахалгүй яах вэ? За өнгөний 4 тэмээ бас л холдсон юм байна. За өнгөн дээр гарсан цагаас өнгө авч хурдлаад байгаа. Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад мөнгөтийн шар тэмээ өнгөлсөн ивэрэ. За 55 дугаартай мартсан Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад аймгийн алдар туяач гам мандлын халтар тэмээ. Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад төмрийн шар тэмээ. За Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриад Балжин нэмийн халтар тэмээ нар явж байна. За Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриад мөнгөтийн шар тэмээний хөлн сулраал үлдэж гарагдж байна. За энэ 3 тэмээчээр нь л одоо өнөөдөр үзүүрийгээр нь тодорхойлох юм байна. За наадалд явж байгаа хатуулал за Дорногов аймгийнхаа баяр нааданд аригдсан. За аймаг сумын баяр нааданд нийлээд 5-4-15 удаа аригдсан. Хурдан хар тэмээ явж байна. За хөлний хурд жоохон суларж байна. За унаач нэр нь шахаатал байна. Шахалгүй яах вэ? Аймагт одоо уралдаж ийсэн. Үлдээж болохгүй. За манай тэмээчдэл одоо 9 сараас хойш л тэмээгээ уйж сойж. За аймаг сум улсын бүсэд одоо сойж байна. За Дорногов аймгийн Эрдэнэ сум гэдэг бол одоо Дорногов аймгийн урдлын сум. За аймгийн алдар туяач Цэрэнбэлийн Төрбаттын хүү Балжины өнөөдөр улаан атаа бол сайхан давжээ. 3 тэмээ зэрэгцлээ. За аймгийн алдар туяач гам мандлын хар тэмээгээр шахаад байна да. 2 тэмээнээс ер нь холдуулах нь да. За өнөөдөр ч одоо эдсэн хүн чир сайхан тэмээгээ тавьсан юм байна. Тэмээчээр нь одоо хөнгөн байна. За хөлийн хаялт мэлт гэж л одоо үнэхээр жигтэйхэн сайхан байна.
За хоёр тэмээнээс нь холдууллаа. Аймгийн баяр нааданд айрагцсан тэмээчээр нь холдлгүй яах вэ? Нилээ холдох маягтай хөдлөө гарчиж байна. За барайн дээр жоохон дээшээ өгсөд барайнд орно. Барайн дээр бас шалганаа. За 2-3 буурын дээр за Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриад Баттөрийн Балжинамын галтар дэмэ. За 3 дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад Төмрийн шар тэмээнээр явж байна. За Баян Хонгор аймгийн Баянлаг сумын уугуул Дорногов аймгийн Айраг сумын суугуул Баттөрийн Балжинамын улаан тэмээ. За 2 амын үзүү 3 удаа харигдсан хурдан тэмээ. За Баян Хонгор аймаг бол одоо улстай хурдан тэмээгээрээ алдаршж байна. За сүүлийн үед өвлийн аялал жуулчлалын хүрээнд тэмээний наадмыг за Энтэй аймгийн Дархан сумын засаг даргын 5 газрынхан төлхүүлэн хөгжүүлэхээр за дараа жил Энтэй аймгийн засаг даргын 5 газрынхан бас дэмжин ажиллана. За дараа жил Энтэй аймгийн засаг дарга за аюур буян даргын ивэлдэр за Дархан сумын тэмээний баяр наадам өргөн дэлгэр сайхан болноо. За ангины 3 тэмээчээр нь холдсон юм байна. За Айргийн 4 дээр Дорногов аймгийн Айраг сумын яриад Төрмагнагийн шараат. За Айргийн 5 дээр за гарсан цагаас өнгө авч хурдлаад исэн Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад Мөнхбаттын шар тэмээ Айргийн 5 дээр. За 6-7-гийн буурын дээр Хэнтэй аймгийн Дархан сумын яриад Жинсанагийн хөхат Хэнтэй аймгийн Дархан сумын яриад Ерөөлтийн Мөнхбаттын тэмээнээр уршилж байна. Өнгөрсөн жил Дархан сумынхаа баяр нааданд ам үзүүлсэн Ерөөлтийн Мөнхбаттын халтар тэмээ. Жинсанагийн хөх тэмээ ч гэсэн бас хайрагдсан. За Айргийн 4 дээр Дорногов аймгийн Айраг сумын яриад Төрмагнагийн шараат Айргийн 4 дээр явж байна. За өнгөрсөн жил Дархан сумынхаа баяр нааданд ирж Айргийн 3-т хурдалсан. Өнөө жил Дөрийн буурын дээр уршилж байна. За анган дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад аймгийн алдар туяач Бандинган мандлын хар тэмээ өнгөлсөн хിവэрэ. За 2-3 буурын дээр за Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриад Балжинамын халтар тэмээ. Айргийн 3 дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад Төмрийн шараат нар явж байна. За үндсэндээ барай үлд өгчихсөн. За унаачтай маань ер нь тэмээгээ шахаалга болтой. За анган дээр Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад аймгийн алдар туяач Бандинган мандлын хар тэмээ өнгөлсөн явж байна. За аймгийн баяр наадандаа айрагдсан. За сумын баяр аймгийн бүстэй нийтдээ бараг 20 айраг төрөө автсан. Хурдан ат тэмээ өнөөдөр Хэнтэй аймгийн Дархан сумын баяр нааданд өнгөлсөн хിവэрэ байна. За эргээд хойноос нэгсээр агаал өнгөн дээр гарч ирлээ штэ. За унаач хүн маш чухал байна. За өнгөний 2 тэмээ дээр нийлсэн. Жаахан хөлн сулраад хоошоо сулрах гэтэл одоо гуйдаад нийлүүлжсэн. За нийлүүлээд бүр гуйцаар агаад гаргачихсан урталд. За тэгээд урталд гараад сайхан уйж ирж байгаа юм байна. За энэ хүү Энтэй аймгийн Дархан сумнаас зохион байгуулагдаж байгаа Тэмээний баярын хурдан атны уралдаанд Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад аймгийн алдар туяач Бандинган мандлын хар тэмээ төрүүлэн ирж байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. За барайн дээр жоохон өксүүр байгаа. За мөн үзүүнд Дорногов аймгийн Эрдэнэ сумын яриад Баттөрийн Балжинамын галтар тэмээ. За 6 дахь уралдаанд уралдаж ам үзүүдж байна. За Айргийн 3-т Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад Баттөмрийн шараат. За Айргийн 4-т Баян Хонгор аймгийн Шинжис сумын уугуул Дорногов аймгийн Айраг сумын суугуул Баян Хонгор аймгийн Шинжис сумын уугуул Дорногов аймгийн Айраг сумын суугуул Төрмагнагийн шараат Айргийн 4-т уралдаж байна. За өнгөрсөн жил Айргийн 3-т уралдаж байсан бол энэ жил Айргийн 4-т уралдаж байна. За Айргийн 5-т Монголын үндэсний олон нийтийн 10 дахь телевизийн Алтан ботхны эзэн Ерөөлтийн хүү сумын авраг балчин Мөнхбаттын халтар тэмээ Айргийн 5 тусас сурталж байна. Сайн байна уу. За намайг Дорногов аймгийн Сайхан дулаан сумын үеэс аймгийн алдарт туяач Бандинган мандал гэдэг. Тэгээд Дорногов аймгийн Ижиговын сүрэг тэмээчтэй холбооны тэргүү.
тийм хүн байна. Тэгэхээр өнөөдөр Хинтээ аймгийн Дархан сумын дээр сайхан хараатаа төрүүлгэсэнд их баяртай байна. Миний энэ хараат одоо намайг аймгийн алдарт цолон төрөнд төхүүлсэн да сайхан буян. Тэгээд Дорногов аймгийн сайхан 7 сумын хүйс сумьягийн ичээ орлоо гэж мундаг хүний сайхан буян гар одон сайхан ариг төр авч байна да. Дорногов сайхан 7 сумаас ирсэн төмөр гэдэг хүн байна. Тэмээний амжилтыг ярив. Энэ сумаар нутагтаа 2-3 ариг заттай. Хинтээ аймгийн Дархан сумын 1-р багийн дотор болгогийн малчин ерөөлтийн мөнх хотгтэйг ер нь 3 дахь жилдээ тэмээгээ хайргдуулж байна да. Тий. Тэмээгээ хайргдуулсандаа маш их баяртай байна. Тэмээний удам багш. Тэмээний удам багш ханы хэцэг хүн. Тий. Хинтээ аймгийн Дархан сумын зохион байгуулагдаж байгаа 2026 тэмээний баяр дөрүүлсэн Тэнүүн өвиндрөглөө талыг тамир тэнхэгээрэн туусан төмөн тэмээний дотроо төрөө магнаа авсан Дорногов аймгийн сайхан дулаан сумын харьяа аймгийн алдар туяач гамманлын хүрэн тэмээ аман хөцөнд Баяа хонгор аймгийн Баянлаг сумын угуул Дорногов аймгийн Эрдэнэ сумын харьяат аймгийн алдар туяа Цэрэмбэлийн Баттурын хүү Балжин ямын аван тэмээ Айргийн гурваар Дорногов аймгийн сайхан дулаан сумын уяаш төмрийн бор тэмээ Айргийн дөрвөр Баяа хонгор аймгийн Шинжин сумын угуул Дорногов аймгийн Айрг сумын харьяат төрмагнаа шар тэмээ Айргийн тавар Хинтээ аймгийн Дархан сумын харьяат алтан бутганы эзэн ерөөлтийн хүү сумын авраг малчин мөнхтийн бор тэмээ Наадвын чиммэг болсон наадам чулны хайрыг улаасан уралдуусан олон тэмээний дундаас урдши төрүүлсэн төмөн хурдан тэмээний төрөмөгнөө булаасан тэргүүнийхэн алдар туяастын тэмээдийн цоллоо эсэн сүлтөө зам болсон эрмэн говьда хөлөг болсон эзэн хүндээ нөхөр болсон энэ дэлхийд ховор болсон Сүтэнгний утга сүртэй наадвын чимэг зан сайтай бүрний төл заяа мэлтэй малти сүрэг буйла хугдаж үзээгүй бурантга хац сураагүй босоовэрмэн сулдаагүй ботгон махамбараагүй Эрдэнэ сүргиймэн дэж болсон эзэн хүндээ хайрлагдсан энэрл төрөөр хамгаалуулсан эрхмэндээ галбин говийн намын гэгэний хурдан тэмээд минэ Хинтээ аймгийн Дархан сумын засаг дарга Ганбаатрын Батбол Хинтээ аймгийн засаг даргын зөвлөх Батнуурын сумын харьяат Хомдөржийн тайман жаргал Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чулуун гэрэл нар шагналыг гардуулж баяр хүргэж байна. Залцсан хан аймгийн Ахай Вэсийн хушуу буюу одоогийн Хинтээ аймгийн Дархан сум Дархан хан уулаар овголдог Дархан сумын тэмээний баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Хурдан тайлгны уралдаанд 20 гаруй тайлаг мартаж байна. За Дорногов аймгийн Улаанбаатар сум, Дорногов аймгийн Сайхан дулаан, Дорногов аймгийн Эрдэнэ сум, Айраг сум, за Дорногов аймгийн Ихэд сум, Далан жаргалан сум, Дархан сум гэд олон газраас ирж уралдаж байна. Дорногов аймгийнхаа баяр нааданд хүрүүлсэн ам үзүүлсэн 2 тайлаг мартаж байна. За Хинтээ аймгийн Дархан сумын яриад ерөөлтийн мөнхөтөн шар тайлаг. За мөнхөт туяач хурдан ата айрагдуулсан. За Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн улаан тайлаг. Дорногов аймгийн Айраг сумын яриад Ладангийн хөх тайлаг нар урагшилж байна. Дорногов аймгийн Сайхан дулаан сумын яриад Бацайгийн Дэмүүлжингийн хүрэн тайлгж байгаа цогоод идэг. За Дорногов аймгийнхаа баяр нааданд ам үзүүлсэн нийтдээ 848 айраг хүрсэн хурдан хүрэн тайлгаа 55 дугаартай мартсан байна. За нааталд Хинтээ аймгийн Дархан сумын яриад Чин санаагийн шар тайлаг өршилж байна. За цаа талд нь Хинтээ аймгийн Дархан сумын яриад Буян догтхын шар тайлаг. За Тэвэн сүрэнгийн шар тайлагч хүртэл явж гарагдж байна.
За баас нь тайлагтайгаа урагшилж гарагдж байна. За дархан сумаас мэдээж олон хүмүүс тайлгаа висэн ламынгийн өгшилтэй шар тайлагч нэ. За Мөнгөн шагагийн Батуйнгийн шар тайлаг болоо да. Дорногов аймгийн Далан жаргалан сум ирээд Санжаагийн шар тайлаг нар урагшилж байна. За Энтэй аймгийн Дархан сум бол одоо Тэмээнийхээ баярыг за өвлийн эвент арга хэмжээ болгож за өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн уралдааны газраас олон сайхан эрдэнэ төгс баяачид ирж хурдан ат хурдан дайлгаа мартуулж байна. Цэнхэр дээлтэй цогтоогийн шар тайлаг байх шиг байна. За Монгол улсын аврагын малчин Нямбогийн төв жаргалын шар тайлаг. За дөрвийн бууран дээр за Дорногов аймгийн сайхан дулаан сумараад Мөнхбатын галтар тайлаг нар 4-5-ийн бууран дээр явж байна. За ангины 3 тайлагч ирнэ хөл хурдан юм да. Дорногов аймгийн Улаанбаатар сум яриад насан жаргалын итгэлийн улаан тайлаг. За дунд талд айраг сум яриад Төрмөгнэн шар тайлаг. За цаа талд нь Дорногов аймгийн айраг сум яриад аймгийн галдарт яаж Түмэн баярын хар тайлаг нар өнгө аваад урагшилж байна. За Дорногов аймгийн айраг сум яриад Төрмөгнэч нь за Баян хонгор аймгийн за төрсөн нутаг бол Баян хонгор аймаг. За одоо суугуул нутаг бол Дорногов аймгийн айраг сум аа. За дөрвийн бууран дээр Дорногов аймгийн сайхан дулаан сум яриад Мөнхбатын галтар тайлаг. За Энтэй аймгийн Дархан сум яриад Чин санаагийн шар тайлаг. За Дорногов аймгийн Харьяат Батнамын хар тайлаг нар явж байна. За хойноос 55 дугаартай марцсан Дорногов аймгийн сайхан дулаан сум яриад Батцайгийн Тэмүүжингийн хүрэн тайлаг орж ирж байна. За Дорногов аймгийнхаа баяр нааданд ам үзүүлсэн 8 төрүүлж 8 удаа харигдсан хурдан хүрэн тайлаг байна. За хойноос орж ирээд нийлж байна. За өнгөний 3 тэмээ бол холдсон байгаа. За Монгол улсын аврагын малчин Увс аймгийн Завхан сумын уугуул, Хэнтэй аймгийн Дархан сумын суугуул, Ням самбуугийн төв жаргалын шар тайлагийн хөлнжөөс ширүү юм аа. 8 дугаартай марцсан Дорногов аймгийн Харьяат Цэрэн найдмын ганц зоожийн ягаан тайлаг урагшилж байгаа бол за ангины 3 тэмээж жоохон холдсон юм байна. За ангин дээр Дорногов аймгийн Улаанбаатар сум яриад насан жаргалын итгэлийн улаан тайлаг өнгөлсөн хэвээрээ. За энэ улаан тайлаг бол Баян хонгор аймгийн Баянлаг сумын Баасан дэржин унган дэмээ. За аймгийнхаа бүсэд ам үзүүлсэн, аймгийнхаа баяр нааданд төрүүлсэн хурдан тайлаг байна. 5 тэмээ нийлээд урагшлахандаа за хөлн жирүү юм аа. За ам үзүүн дээр Дорногов аймгийн айраг сум яриад Төрмөгнэгийн шар тайлаг урагшилж байна. За хойноос нэхэхэд орж ирсэн 55 дугаартай Дорногов аймгийн сайхан дулаан сум яриад Батцайгийн Тэмүүжингийн хүрэн тайлаг. За ангины эдэн тэмээнүүдтэй нийлж байгаа юм байна. Дорногов аймгийн айраг сум яриад аймгийн галдарт уяач Түмэн баярын хар тайлаг урагшилж байна. Хурдан атаа айрагдуулсан. За 9-ийн бууранд Мөнгөн шагагийн Батнамын хар тайлаг урагшилж байна. За дараа жилээс номер зөөмөр юм байна. За олон тэмээ ирж уралдаж байна. Зарим нэр нь танигдахгүй байна. 7-гийн бууран дээр Хэнтэй аймгийн Дархан сум яриад Бям цогтын Чинчин рувын шар тайлаг явж байна. За аймгийн алдарт уяач Түмэн баярын хар тайлаг. Дорногов аймгийн айраг сум яриад Төрмөгнэгийн шар тайлаг. За 5 тэмээний өнгөн дээр Дорногов аймгийн айраг сум яриад Хүрлбаатрын Мөнхбатын галтар тайлаг явж байна. За өнгөн дээр Дорногов аймгийн Улаанбаатар сум яриад насан жаргалын итгэлийн улаан тайлаг. За мөн үзүүнд Дорногов аймгийн сайхан дулаан сум яриад Батцайгийн Тэмүүжингийн хүрэн тайлаг нар урагшилж байна. За энэ хоёр тэмээ Дорногов аймгийн баяр наадмын түрүү амын үзүүд хурдталсан хурдан тайлгуудаа. Насан жаргалын итгэлийн улаан тайлаг бол аймгийнхаа баяр нааданд төрүүлж амын үзүүлсэн нийтдээ 8 удаа харигдаад байгаа хурдан улаан тайлаг. За Энтэй аймгийн Дархан сум гэдэг бол Цэцэнхан аймгийн Ахай Бэсийн гушуу буюу одоогийн Хэнтэй аймгийн Дархан сум. За өнгөрсөн жил бороо ногоотой сайхан жил болсон. За Дархан сумын ард түмэн за Тэмээнийхээ баяр наадмыг дэмжиж, Тэмээнийхээ баяр наадмыг ирж үзэж, жилдээ нэг удаа болдог өвлийн том арга хэмжээгээ цаашдаа өргөн дэлгэр сайхан зохион байгуулъя гэд сумын засаг дарга Батбол аймгийн хэмжээнд энэ арга хэмжээгээ зохион байгуулъя ярилцаад шийдэл төржсэн. За тэгэхээр Дархан сумын ард иргэд тэмээгээ сайхан уйж, за энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгж
оролцох баха. За долоогийн бойрон дээр Хинтээ аймгийн Дархан сумын яриат Бям цогтын Чинчин нурын шар тайлаг явж байна. Чинчин нуруу Тэмээнийхээ баярт за бүхэл төрөл төр нь оролцож байгаа да. Сайхан ат, сайхан инг, хурдан тайлаг, хурдан ата урдуулсан. За 3 Тэмээний өнгөн дээр Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриат Хүрлбаатарын Мөнхбатны халтар тайлаг. За Дорногов аймгийн Айраг сумын яриат аймгийн алдарт байж Төмөн баярын хар тайлаг. Дорногов аймгийн Айраг сумын яриат Төрмөгнагийн шар тайлаг нар явж байна. За байраа бол одоо төгссөн байгаа. За өнгөний 2 тайлаг руу өршилж байна. За үнзэндээ бариад өгчихсөн. За өнгөний 2 тайлаг бол нийлэн холдсон юм байна. За аргагүй чамда аймгийн баяр нааданд төрүүлсэн ам үзүүлсэн 2 хурдан тайлаг ирж уралдаж байна. Хинтээ аймгийн Дархан суманд. За өнгөн дээр Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриат насан жаргалын итгэлийн улаан тайлаг өнгөлсөн бол за ам үзүүн дээр Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриат Батцайгийн Тэмүүжингийн хөрн тайлаг ам үзүүн дээр явж байна. За ингээд Хинтээ аймгийн Дархан сумд бол жил болгон ингээд Тэмээний баяр болох юм байна. Жил болгон наадамч болно. Зарин ирж оролцдог болох нэ. Өвлийн энэ том арга хэмжээнд. За ийхүү Хинтээ аймгийн Дархан сумнаас зохион байгуулагдсан Тэмээний баярын хурдан тайлгны уралдаанд Дорногов аймгийн Улаанбаатар сумын яриат насан жаргалын итгэлийн улаан тайлаг төрүүлэн ирж төмөн олноо баярлуулж байна. За ам үзүүнд Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриат Батцайгийн Тэмүүжингийн хөрн тайлаг. За Айргийн 3 Дорногов аймгийн сайхан дулаан сумын яриат Хүрлбаатарын Мөнхбатын халтар тайлаг. За Айргийн 4 Дорногов аймгийн Айраг сумын яриат аймгийн алдарт уяач Төмөн баярын хар тайлаг. За Айргийн 5 Баян хонгор аймгийн Шинжис сумын угуул Дорногов аймгийн Айраг сумын суугуул Төрмөгнагийн шар тайлаг нар эхний 5 турдалж байна. За наа Дорногов аймгийн сайхан талаас юм 1-р малчин Батцайгийн Тэмүүжин гэдгээ. Тэ. Өнөөдрийн баяр наадамтаа сайхан ам үзүүллээ. Үнэхээр сайхан өдөр байна өнөөдөр. Тайлгийнхаа удаан өгсөн. За энэ манай авгах ботхон тийм ээ. Тэ. Өмнөх хамжилтайсан дөрөв. За Сум аймгийн бүсэд 7 төрүүлж 8 харигдсан тийм ээ. Дорногов аймгийн сайхан дулаан сумаас ирж оролцлоо. Хинтээ Дархан суманд. Тайлаг маань оролцож Айргийн 3-аар орлоо. Хинтээ аймгийн Дархан сумууд зохион байгуулагдаж байгаа 2026 Тэмээний баяр төрүүлсэн тайлаг насны хурдан Тэмээний уралдаанд Дорногов аймгийн Улаанбаатар сумын харьяат итгэлтийн улаан аман хөзөнд Дорногов аймгийн сайхан дулаан сумын харьяат аймгийн алдарт уяач Ган мандлын хар Айргийн 3-аар Дархан сумын уяач Мөнхбатын бор Айргийн 4-аар Дорногов аймгийн Айраг сумын уяач Төмөн баярын бор Айргийн 5-аар Баян хонгор аймгийн Шинжис сумын угуул Дорногов аймгийн Айраг сумын уяач Төрмөгний шар Тэнүүнговын зэрэглээ талыг тамир тэнхэгээрэн туулсан Төмөн Тэмээний дотроо Төрмөгний булаасан тэргүүнийхэн алдарт уяачти Тэмээдийн цолёо агуй хүчтэйран алсын замыг туулаа тамир хүчээ хослуулаад талын салхийг эсгэрүүлээд удам талаараа дишүүлээд улс төмнөө баясгаад унсан эзэн дашуур туудугсэж хурдлаад урдаа явсан тогтой машинын удирдлагандор орон зоргон улам сэргээд удамговын бартаа замыг 4-5 хангалан туулаад эдэрсийн засыг лусан талдан өөрийн бие хайрлалгүй өвдөг дагдараас хөрхгүйгээд уйсан эзний хэн алдрын төлөө удам Монголынхаа хөрсөн дээр Хинтээ аймгийн засаг даргын зөвлөх Батнур сумын харьяат Том доржийн 50 жаргал Хинтээ аймгийн Дархан сумын засаг дарга Ганбаатрын Батбол Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чулуун гэрэл Дархан сумын засаг даргын орлогч Амар болд нар шагналыг гардуулж баяр хүргэж байна.
төлдсөн нарны туяа эртний домогт түүхийн амьсгал шингээ төвчээрийн бэлэг тэмдэг хөдөг минь чи түмэн тэмээний баярт сүр хүчээр өргөөрэй. Өвлийн хүднийг уярд ухаан уужим сэтгэлээрээ даван туурж тэмээний бахархад дуу соёлоод эдлэн тэмдэгдэж буй малчтай та бүхэн нутгийн зон олон дархан нутгийг зорин ирсэн зочид төлөөлөгчд та бүхэндээ өвлийн адаг сарын шинийн 21-ний өдрийн мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Өсөж төрсөн нутаг минь дархан сум өнгөж явхаадсан өргөө гэр минь дархан сум өөдлөн бадмалсан галгол унт минь дархан сум өн мөнхөд дуурсагдах алдар нэр минь дархан сум. За энэхүү сайхан өдөр хүрэлцэн ирсэн нутаг нутгийн тэмээчдтэй болон дархан нутгийнхаа зон олон та бүхэндээ энэхүү сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг тэмээнийхээ баярын үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Монгол улсын засгийн газраас Хэнтэй аймгийг түүхэн аялал жуулчлал хөдөө аж ахуйн дэд усуулган зарлаж энэ хүрээнд манайх зүүн бүсийн аймагуудын хэмжээнд олон ажлуудыг зохион байгуулж ирсэн. Мөн Хэнтэй аймгийн засаг даргын 2024-аас 2028 оны мөрийн хөтөлбөрт Хэнтэй аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн хүрээнд олон ивент арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаагийн нэг нь бол өнөөдөр дархан суманд зохион байгуулж байгаа энэ Тэмээний баяр, мөн зэрэгэлдэх Галшир суманд Монгол адууны баяр, мөн Чингис хатноо Батнар улмаас эхэлж үүсгэн байгуулж ирсэн талын түмэн адуу ивент арга хэмжээ. За мөн Тогрууны баяр, Ёохрын баяр гээд олон сайхан арга хэмжээнүүдийг Хэнтэй нутгийн олон сайхан жуулчд аялал жуулчд зориулж ингэж зохион байгуулж ирсэн. Энэ бүгдийг бид бүхэн бас хөтөлбөрт оруулж жил бүхэн аймгийн засаг даргын ивэлдээр ингэж зохион байгуулж байгаа бол өнөөдөр манай дарханчууд маань үнэхээр энэ мархагдж байгаа энэ Тэмээний өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээндлэгрүүлэх зорилгоор олон сайхан арга хэмжээг ингэж бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаад үнэхээр их хараад баяртай байна. За та бүгдээ энэ өдрийн амгалан айлтгая. Дархан сумандаа уламжлал болгож Тэмээний баярыг зохион байгуулад нэлээдгүй жилийг өнгөрсөн байна. Энэ жилээс бид бас тэмээчдийн холбоотой холбогдож цаашдаа бас энэ тэмээн дээрээ бас сум орнуудынхаа энэ тэмээ уйж соож энэ өв соёлыг тээж улсуудаа цол олгодог болох энэ чиглэлийн асуудлыг бас судлаж явж байгаа. Мөн аймгийн засаг дарга маань жил болгон уламжлал болгон зохион байгуулах энэ арга хэмжээнд ач холбогдол өгч Хэнтэй аймгийн хэмжээнд ганцхан зохион байгуулж байгаа дархан сум маань Хэнтэй аймгийн баяр наадмын хэмжээнд Тэмээний баярыг зохион байгуулна гэсэн ийм шийдэлтэйгээр бас бид хамтран ажиллаж байгаамаа. Өнөөдөр аймгийн засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нь ороод өнөөдрийн дархан сумын Тэмээний баярт Хэнтэй аймаг маань нэлээдгүй өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг бас дуулгахад таатай байна. Хэнтэй аймаг маань түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжлийнхөө нэг томоохон чиглэл болгож явж байгаа бол бид тал хэрийн аялал жуулчлалыг тэр тусмаа Тэмээний баяр, адууны соёл, энэ дархан ууланд байгаа аргал буг 2 энэ байгаль орчилдоо түшгэлсэн хүн долоод гацтай болсон энэ урдаас орж ирж байгаа энэ засмал замаар бид жуулчдыг хүлээж авах ийм сайхан хөгжлийн боломж байгаа гэж хараад Тэмээний баяр дээр өндөр ач холбогдол өгж дархан нутагтаа уламжлал болгон зохион байгуулж байгаа гэдгээ дуулгахад таатай байна. Ингээд та бүгдээ Тэмээний баярт амжилттай сайхан оролцохыг хүсэн өрөөё. Өнөөдөр өвлийн адаг сарын шинийн 21-ний энэ сайхан мэлэг сайхан өдөр
Хинтээ аймгийн Дархан сум маань одоо тэгэхээр Хинтээ нутагтаа хамгийн олон тэмээтэйгээр шалгарсан энэ одоо сум байгаа. Тэг ингээд Монгол Улсын засгийн газраас Хинтээ аймгийг түүхэн аялал жуулчлалын одоо бүс болгон зарласантай холбоолон ивент одоо олон ивэнтүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр одоо Дархан сумд маань үнэхээр одоо тэмээний баяр болж энэ тэмээний өв соёлыг мартагдчихж байгаа энэ одоо өв соёлыг хойч үедээ түгээндэглүүлэх зорилгоор үнэхээр одоо газрын тэмээчид маань хорон жуулж одоо сайхан арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр бас нар хур төгшөрсөн сайхан өдөр тэмээний дуу хэн сандуулах уралдаан өв соёлын одоо асуулт хариултын агаа тэмцээн 2 насны ангиллын тэмээний уралдаан зохион байгуулж одоо бас Дорногов аймаг, Өмнөговь аймагаас олон сайхан одоо тэмээчд маань ирэн уралдаж өв соёлоороо бас ондоошж байгаа энэ сайхан өв соёлыг энэ нутагт нь бас улам урам зориг нэмсэн тэмээчдийн хиймэр зоригийг бадраасан сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд тэмээнүүдийн үлдэр хугацааг сайжруулах зорилгоор алдаршуулах зорилгоор энэ хүү арга хэмжээ зохион байгуулж байгаа бас шинэдэг арга хэмжээ болж байна гэж ойлгож байна. Ер нь дараа жил одоо энэ хүү сайхан арга хэмжээг аймгийн даргын ивэлдээр бас энэ нэлээд ач холбогдлогч зохион байгуулах нь зүйтэй гэж бидний хүн харж байна да. За сайн байцгаана уу. Би Хинтээ аймгийн Дархан сумын Монгол Улсын авраг малчин тэмээд төв жиргал байна. Өнөөдөр манай тэмээний баяр өргөн дэлгэр сайхан болж байна. Олон газраас сайхан тэмээ ирж 2 насны тэмээ оролдож нэлээд өргөн цар хүрээтэй сайхан болж байна. За тэгээд би бага наснасаа тэмээ малж тэмээтэй нотолж ирсэн 10 оноос хойш тэмээгээ дагнаж голлож малсан Хинтээ аймгийн хамгийн олон тэмээтэй хүн байна. За тэмээ хамгийн зөөлөн сайхан уйхан тийм амтан эвлээд байвал улам л эвлээд номхон сайхан дүлгөөн зантай ширүү харьцуул бас ааш муутай тийм байдаг. Тэгээд тэмээ сайхан зөөлөн дүлгөөхөн зөөлөн байгаад юм бол улам уяраал сайхан эвлээд байдаг. Тийм сайхан номхон малаа. Тэсүүд ичээртэй зод зурханд сайн даадаг, үл сайн даадаг. Тэмээний ашиг тус маш ихэ. Дархан сумын тэмээний баярын үеэр шигшмэл буур сайхан ингийг шалруулдаг уламжлалтай тэмээн сүргийн удам мөксай бие галбар ноос ус ашиг шимийг харгалзан шилдгийг тодруулсан наадмын онцлог үйл ажиллагааны нэг байв. Нутаг усандаа нэртэй түмэн олондоо танигдсан буур инг шахваатай алхан ирж үзэгч олны харааг булаалаа. Сайхан буур нь сүр хүч, нуруу тэнэгэр бүх бат галбираараа шалгарсан бол сайхан инг удам сайтай ашиг шим ариун чанараараа тодорсон юм. Сайхан буурын төрөлд 1-р байранд Дорногов аймгийн Ихэт сумын яриад Батцуурын хар буур, 2-р байранд Дорногов аймгийн Ихэт сумын яриад Лодонгийн улаан буур, сайхан ингийн төрөлд 1-р байранд Дорногов аймгийн Айраг сумын Загрын хөхинг, 2-р байранд Хинтээ аймгийн Дархан сумын Жинчин нурвын шар ингийн нар шалгарлаа. За Дархан сумын тэмээний баяр нь зөвхөн уралдаан төдийгүй тэмээн сүргийн чанар чансааг үнэлсэн малчидын хөдөлмөр зүтгэлийг алдаршуулсан утга төгөлдөр наадам юм. Дорногов аймгийн Ихэт сумаас ирсэн 1-р малчин Цолон хөхтө Батцуур гэдэг хүн байна. Миний буур галбын улаан тэмээний угшилтаа. Тэгээд энэ одоо 7 настай буур байгаа. Энэ суманд ирж 2 удаа автавлаа. Баярлж байна. Тамаг өсгөд одоо маш их төвчээртэй хүн тамааны аас ангийг олж кэр гадаа сайн явдаг хүн малаа өсгөндөө. Надад одоо маш гадаан гандтгүй хөдөн хөдөлгөл гэж явсан хүнд одоо энэ малын малж малын захтай сайхан мал сурнаа. Тамаа гэдэг мал хамгийн гоё мал шүү дээ. Манай бүр одоо худал юунаас Баянгор аймгаас худалдаж аваад 3 жил оруулж байна. Тэгээд нүдл нь Дорногов Айраг сумдаа төрүүлсэн. Тэгээд одоо энэ дээрээ 2 дороод ийм амжилт үзүүлж байна. Нас 5 настай. Хинтээ аймгийн Дархан Хинтээ аймгийн Дархан сумын 1-р малтан Жинчин нар гэдэг. Тэгээд тэмүүжин Энг болохтэр 2-р байсан тэмээний тухай тэмээтэйг ярьсан манайх. За тэгээд увсаагийн энэ дээрээ гарсан ботхон тэмээ байгаа маа. За нутгийн зүүн олонд одоо моржил гарах цагаа жилдээ эрүүлэг сайн захныг. За тэмээний тухай Дархан сумын тэмээн соёлын наадмын хүрээнд
Тэмээтэй сайхан хос шалгаруулах онцгой арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү шалгаруулалт нь тэмээчин залуусын өв соёл, хувцас хэрэглэл, ундлага эдлэл, тэмээтэйгээ харьцах ухаан, зохицол хэмнэлийг үнэлсэн утга төгөлдөр юм. Оролцогч хосууд үндэсний дээл хувцаараа ижилсэн гоёл чимэглэл, уран сахнаар тохируулан тэмээтэйгээ жавхаатай алхан үзэгч олны өмнөр өөрсдийгөө танилцууллаа. Шүүгчид хосуудын бие авч яваа байдал, тэмээний галбир төрөх, номхон дөлгөн зан ааш, эзэн малын хоёрын уялдаа холбоог харгалзан дүнс юм. Тэмээтэй сайхан хосын тэмцээний 1-р байранд Дорногов аймгийн Далан жаргалан сумын Ариат, Загар, Солонгоо нар 1-р байр шалгарч, Дорногов аймгийн Айраг сумын Ариат, Төр магнаа цэцэг маань 2-р байр шалгарлаа. Ийхүү тэмээтэй сайхан хосын шалгаруулах тэмцээн тэмээн соёлын сурчилсан залуу үед уламжлалыг өвлүүлэх зорилготой онцгой үйл ажиллагаа болж наадмын өнгийг тодорхойлсон сайхан агшин юм. Тэмээтэйгээ зогтсон сайхан хосууд шагналыг ёслол төгөлдөр гардуулан өгч үзэгч олон халуун алга ташилтанд ор баярын үйл ажиллагаа сайхан үргэлжилж байна. Сайн байцгаана уу. Би Баянгор аймгийн Шинжлэх сумын уугуул, Дорногов аймгийн Айраг сумын суугуул иргэн байна. За Дорногов энэ Хинтээ аймгийн Дархан сумд ирээд баярт одоо 3 жилдээ оролцож байна. Тэгээд одоо хос тэмээтэй оролцоод одоо 2-р байранд орлоо. Үнэхээр сайхан байна. Сэтгэл өндөр байна. Дархан сумын 2026 оны тэмээний баяраас онцлогтой. За тэмээний тухай дууг хэн сайн дуулахаа уралдаан нэмсэн зохион байгуулагддаг. За өнөөдрийн арга хэмжээнд олон газраас олон дуучид оролцолоо. Энэхүү тэмцээн тэмээн соёлыг дуу хуураар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, ардын болон зохиолын дуугаар дамжуулан тэмээчдийн хөдөлмөр тал нутгийн ахуйг магтан дуулсан онцлогтой байв. Оролцогч уянгат сайхан хоолой уран мэдрэмжээр өрсөлдлөө. За 1-р байранд Дархан сумын Ариат, Сүрэнжав, 2-р байранд Хинтээ аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин, 3-р байранд Дархан сумын Отгон баяр нар шалгарлаа. Ийхүү тэмээний тухай дууны уралдаан наадмын үр амьсгалыг улам мөргөж, тэмээн соёлын дуу хуурын аялгуугаар мөнхөлсөн сайхан үйл ажиллагаа боллоо. Дархан сумын тэмээн соёлын наадмын хүрээнд хүрэлцэн ирсэн архим хүндэт жочид, тэмээчид, оролцогч нутгийн зан олон та бүхэндээ баярлалаа. Өвлийн жавар тачигнсан тал нутгийн энэ өдөр тэмээн соёл уламжлаа эрхэмлсэн сайхан наадам хамтдаа бүтээж, тэмээ бол Монгол төмний дэвсгэр хатуужил, хөдөлмөр чанарын бэлэгдэл бөгөөд тэмээчин ард түмний маань бахаргал билээ. Наадамд амжилттай оролцсон тэмээчид, малчид, зохион байгуулсан хамт олондоо талархснаа илэрхийлье. Та бүхний хөдөлмөр зүтгэл, хэм нэгдэл, нутгийн хөгжил, соёлын өвийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа. Ирэх жилүүдэд тэмээн соёлын наадам улам өргөжүн дэлж, илүү олон тэмээчин малчид залуусыг хамарсан өргөн дэлгэр арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ ариун их аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн өрөөе. Сар шиндээ сайхан шинлээрэ.